мартаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилж байна. За Сант Цэрэн бид хоёр өмнө нь ижитэй хамт нэлээд хэдэн удаа ярилцсан. Тэгээд бид нар яагаад энэ бодиттой түүхийг дахин нэмэн яриад байгааг учир бол нөгөө худлааг 1000 давтвал үнэн болдог гихчээр үнэнийг 1000-тагаа одоо хэдэн живаа давтаж байж баталгаажуулж авчулдаггүй бол горьгүй болчихсон байна. Дандаа үнэнийг худлаар одоо хаадаг ийм гай бидэнд бол одоо 70 жил 100 жил үргэлжилсэн одоо ч үргэлжилсэн хэрэг байгаа юм байна гэж л шаналлын үүднээс хожуу үедээ бодтууны үлдээхийн тулд ийм нэвтрүүлгүүдийг хийгээд байгаамаа. За тэгээд Сант Цэрэн бол одоо миний нөгөө хүндэтгдэг лохо зугаан 3 дахь хүү тийм ээ. Тий. Би бол одоо чамайг энэ хатуужил донд бас нэлээд илэгдсэний хэрээр бойтсон байх гэж би бодож явдаг юм байна. Яг тэгвэл тэр хахир хүйтэн 64 оны хүйтэн өвөл 1-р сард Идэр гисийн хүйтэн ачигж байхад орон байрыг хураагаад орон байр нь одоо улсын орон сууц байсан байна. Ном судар бүгдийг хураагаад ингээд хөдөө хөвөд явуулсан. Гашуун түүх байдаг. Тэгээ Сант суманд очиод өөр хангаа. Сант суманд очиод ер нь тун удалгүй нөгөө хань мал тай болоод 2 гөгшнөө хүүхэлэл 2 хүүхэдтэйгэн дээр нь эхнэртэйгээ ингээд хамт сүлэгдээд очижээ. Тэгэхэд чи Сант суманд мэндэлсэн юм ба шүү дээ тийм ээ. Тий. Сант суманд олдоо тэндээ мэндэлсэн. Тэрнээс хойш хар 20 руу шилжээд бүхэл бүтэн 5 жилийг авсан 5 нас хүрсэн тийм үү. Тэгэхээр би бол 4-5 наснд бол хүүхэд бол нэлээ юм анзаардаг совинтдаг болсон байдаг гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр чиний 5 насны босгон дээр лав чинь шорон руу хар 20-гоос нудраган дамын 8 хэлээгээд аваад явсан юм байна тийм ээ. Тэр үүднээс нь эргэж хүүхэд ахын наснд ямар цөв суусан тухай ярьж өгөөч. Тэр яг тэр үйл явдлыг бол айгүй тод сандэ. Яг юм л дээ. Тий, ягаад гэвэл тэр чинь тэр нэг онцгой юмнуудыг бол хүүхэд 5 настай хүүхдүүд сандагс. Одоо жишээлбэл хар хоринд багт би нэг цэцэрлэгээсээ нэг орох жишээ. Тэр одоо 5-тай байсан юм уу 4-тэй байсан юм мэдэхгүй. Яагаад орох юм? Үгүй мэдгүй гэрэл гэртээ аримаа санагдсан юм шиг. Тэр нөгөө нойл нь жорлон гадна байдаг. Цэцэрлэгийн жорлон. Багшаа пицца дээрээ. Тэгээд гэрэл үгээр. Тэгээд пиццаас гинт гэртээ аримаа санагдаа. Тэгээд хүүхд юм шүү. Тий. Тэгээд тэр чинь нөгөө хар орны 75 нөгөө сувг биш үү? Сувгийн 75 гүүрээр гарч гис манайдаа очсон. Бас садаа таяа зам тийм байна. Тэгсэн тэгээд гүгээд очсон. Ээж аав нь өдөн ороо дээр гарч ирсэн. Нэг тийм явдлыг санд. Болч шүү дээ. Тэгээ сүүлд нь бол тэр хотод орж ирээд манайх чинь тэр манай ээж жирэмсэн одоо манай дүү гарах гэж охин дүү ер нь яг гарах гэжсэн үе. Тэгээд бид нар чинь нэг жижиг илүү гэрээ аваад нөгөө пикап машин байсан манайх машинтай байсан M21 MPV гээд тэрэн дээр нөгөө жижиг гэрээ ачаад тэгээд бүгдээрээ хотод орж ирсэн байхгүй юу. Нөгөө ээжийг хотод амаржуулах тийм зорилготой. Пикап машин чи аав чи худалдаж авсан машин. Чи худалдаж авсан машин. Тэр 3 дугуйтай байсан. Тий 3 дугуйтай. Тэр Варшавтай байсан. Тэр машин. Тэрийг пикап. Зөв. Тэр нь юм хойно аймаа ачаатай нөгөө хойдолт нь ингээд ачаа хийчихсэн тийм пикап болгочихсон тийм л машин л та. Тэгээд тэр үгээр нүгэд ороод ирсэн юм уу? Тий, тэр үгээрээ тэрэн дээр чинь нөгөө жижигхэн 4 хантаа гэрээ хойно ачичаал. Тэгээд чинь яг 5 байгаа шүү дээ. Тий. Тэгээд хотод ирсэн юм бид. Тэгээд хотод ирээд манай садангийн ээжийн талын садангийн ээжээ одоо нэг бир ихч. Энэ телевизэд одоо зурагтад тий зурагтад байсан. Тэгээд тэдний хашаанд нөгөө жижиг гэрээ бариад тэгээд бид тэнд төвхөнж. Тий тэнд төр төвхнөөд тэгээд ээж нэг төркөд имлэг твтцсэн. Тийм байсан. Тэгээ манай ихч би ах цэрэгт явцсан байсан. Тэгээ бид хэд нэг чинь хэд дугаар анги бахлаа? Ихч нэг тэр үед нэг 5-6 дугаар ангид байсан юм уу? Хар 20 доо сурч байгаа. Хар 20 сурч байсан. Тэгтээ яг нь 100 шүү дээ. Тэр чинь 107 сард. Тийм. Тэгээд бид энэ 7 сард нүүж ирсэн үү? Тий. 6 сарын сүүлээр юм уу? Ирээд нэг удаагүй л ээждэг имлэг твтцсэн. Тэгээд яг тэр нөгөө айлын их чих ярьдаг байсан байхгүй юу? За. Лахоцэг ирснээс хойш манай юу годомж их сайн харуул хамгаалалтаа болж байна.
Оо тэр хойд дээд болон дээд үзүүртчнийг хар машин, доод үзүүртчнийг хар машин байнга байж байдаг боллоо гэдэг инээжсэн байхгүй. Тэр би тэрийг айгуу сайн сандээ. Тэр үе чи хар машин тэр гэр оролдлоор явах нэг цөөхөн шүү дээ. Хянж. Тий нөгөө тэр үе чи нөгөө төрийн албаныхаас дандаа нөгөө юутай хар 24-тэй явдаг байсан. Тийм хар машин чинь гэр оролдлоор бол ер нь үзэгдэх нь ховор. Тэгээд хоёр гудамжны хоёр талд ингээд хоёр хар машин байнга зогсоод нэгсэндээ хянаж байгаа байхгүй юу. Тэгээд манай тэр их чи бас их шооч юм байсан. Яр гэж байна шүү дээ. Тий, тэгж байгаа. Тэгээ яг хоо тэр чинь ээж төрлөө гээд охин тай боллоо гэж баярлаа. Тэгээд аав нэг манай аав чи арх уудгүй юм байсан. Нэг кагор гээд нэг дарс байдаг шүү дээ. Тий. Гоё амттай тий. Жимсний байлгүй. Тий. Тэр кагороос нэг шилийг авчраад тэгээд за ингээд нэг хоёр охинтой хоёр хүүтэй боллоо сайхан одоо болоо гэд. Тэгээд манай тэр нөгөө хамаатны ихчтэй тэр хашааны эзэн ихчийн тэмдэглэлтэй хоёулаа нөгөө кагоро хувааж угаад тэмдэглэжсэн. Тэрийг би айгуу сайн тооцоон дээ. Тэгэл ерөөсө тэрний дараах 1-2 хоногийн дараа нөгөө гинт нөгөө баахан хүмүүс тахиж орж ирэл. Ээж чи эмнэлэгт байхад. Тий, ээж эмнэлэгт байхад. Тэгэл ерөөсө хамаг юм чинь ластаж ломбдол. Бид нар чинь нөгөө жижиг аавдар нь 2-3 чамтаатай л утсан байсан. Бидний чинь бүгднгийн лацтаал. Тэгэл бижигнүүлээд аав чинь зүгээр бараг өмсчээс увцтай тэр чигт хоёр талаас нь хоёр хүмүүс увтаал аваад гасан. Тэгээ манай эгч чинь бол том болцсон байсан, учир мэд болцсон байсан болох дээр зэрэг. Та хоёр хоёулаа байсан юм. Бид хоёр хоёулаа байгаа тийм. Тэгээд аавын хөлнөөс зууралдаад явуулахгүй гал ингээл уйлж ойрлал нөгөө гэрийн ингээд хаалганы хажуудлын хан руу ингээд жийчээд ингээд нэгсэндээ хаалга ингээд төвтчихчээд тэгээд хамгаалаад ингээд хөлийн ингээд зуурчаад тэгэл уйлал би бас хажууд нь юу гэж мэдэхгүй тэгэл нэг амирлын болж ял гэж ойлгож байгаа ш. Тэгэл бас уйлал тэгэл аваа яваад гисэн. Тэгээд тэрийг бол айгуу тод санд. Тэгэл тэрний чинь тэгээ яг хаа тэрнээс хойш бол сүүлд нь нөгөө бирлэгт тэр чинь нөгөө таслагдаад явсныхын дараа шоронд эргэж очиж байсан. Тэгэхээр бэрэлгээс өмнө бол ганц цаг дураа аваа авчихсан. Тэгээ ганц удах чинь 76 оноос. 76 оноос. Тэгээ сүүлд нь өөрөө ярьдаг байсан шүү дээ. Их сонио хувь тавилан да ганц удах 76 оноос суусан. Сүүлд нь нөгөө ардын хуралд нөгөө юу болох чинь шинэ үндсэн хуулийн чинь болох 76 оноос юм дээ. Үгүй тийм. Бас сонин тохиолдол байгаа. 92 оны үндсэн хуулийн чинь яг 76 он тийм. Тийм байна. Тэрэнд гар үе болцсон байна тийм ээ. Тийм. Тэгээ манай аав чинь бас нэг хүмүүс сайн мэддгүй юм байлаа. Хоёр үндсэн хууль батлагдсан байхгүй. Бас Монгол тийм хувь зүйтэй ховор л баг. Тийм байна. 92 оны үндсэн хууль. 92 оны. Тий 60 оны үндсэн хууль нь одоо Зэтэн балын хууль гэж ярьдаг. Зэтэн балын хууль гэж ярьдаг. Тэр хуулийг чинь бас баталцгаа төв орны гишүүн байсан. Тэнд тэр хуулийг батлалцсан. Тэгээс үлд нь арчилсан үндсэн хуулийг батлалцсан. Ийм хоёр үндсэн хууль батлалцсан байхгүй. Тэгэхээр чи энэ хоёр үндсэн хуулийн чинь хооронд бас 30 гаруй жилийн зай байгаа шүү дээ. Тийм байна. Том орон зай. Тий. Тэгээд шинэ 92 оны үндсэн хуулиа баталгаас өмнө шоронд лавал 82 онд гарч ирсэн үү шоронд? 81 онд. 81 оны намар гарч ирсэн. Чи хэд он шоронд орчлоо? 76 онд. 76 он шоронд. Ямар 76 чинь давхцаад байна дэхөө. 76 хоног шоронд байгаа. 76 онд чинь тэгээд яг юу яасан байхгүй. 76 оны чинь тэгэл 7 сарын 22-нд илүү 23-нд илүү барай явсан. Тэгэл тэндээс чинь 76 хоног суугаал тэгэл намар өдийд юм уу өдийгөөс арай ирч юм уу таслагдсан юм шиг байна. Тэг нилээ ороо болсон. Тэгээ бид нэр өвөл эргэж очижсэн хөө анхны эргэлт нь хүүтэн цаас битүү цаастаа байхад тий. Мэдвэл ээжтэйгээ ээж тэгэл ах чинь ах яваагүй ах зэрэгт явсан. Игч чинь явна. Игч нөгөө энд хичээлтэйгээр орно хараад. Тийм тэгээ би намайг дагуулаад тэгээд нөгөө жоохныгоо тий. Аав нөгөө багийнхаа царайг хараагүй байгаа шүү дээ аав чинь. Тий аваа явцсан. Тий. Тэгээд дөнгөж эмнэлэгт мэдлж явах наваа явцсан. Баг царайг нь хараагүй байхад наваа явцсан чинь тэгээд би нэг юм бондор нөгөө нэг эргэлтээр явж байгаа. Тэгээд дээрээс нөгөө дүүгийн нөгөө даав мав биш үү? Солих даав мав. Тэрийг ингээд нэг зүмүү цүнхэнд хийцэн. Тэрийг дурдсан байж. Тий, тэрийг нь би жирэл явж байгаа. Тэгээд тэр нөхцөл байдлаас болоод ер нь би бол их эрт ажилд орсон л да, тусд орсон л да. Тэгээд нөгөө дүүгээ харах марах бүх ажил чинь миний талбай дээр л бууж байгаа юм л нэгсэн да. Ээж ажил хийж одоо бид тэдэг хийжээхгүй л болохгүй. Өөр хүн байхгүй тийм ээ. Тэгээд ингээд тэгэл ерөнхийдөө тэр яг хөө нэг ухамсарлж сүйд болж байгаа юм байхгүй шүү дээ. Тэр чинь жоохон амт юм чинь тийм ээ. Тэгэл ерөөсөө л яалтчгүй амьдралын шаардлагаар тэгэл
яалтчгүй шүү дээ. Амьдралд хөл тавьж байгаа л тийм. Хөл тавиад тэгээ боожж эхэлж байна тийм ээ. Уг нь бол 5 хүртлээ би бол яг аав ээж хоёрын нөгөө нэг ирэх хүсчээж олдсон хүүн гэдэг айгүй ирэх тийм байсан. Тэгээд аавыгаа их санана. Тэгээ банкд одоо эрхлүүлдэг байсан гол хүн ингээ байхгүй болчих тэр чинь тий. Тэгээд тэр шороо оронд орно гэдэг ойлголтын тухайд бол хүүгүүд юм чинь 5 настай хүүгүүд юм чинь тийм төсөөл байхгүй шүү дээ. Тийм тэгээд их сананаа тэгэл би чинь тэгэж их чимээгүй ойлдог хүүхдээс ингэсэн. Нээч ярьж байна. Тэгэл ингээл хоёр нүднээс нь нулимс гоожол тэгэл том нулимс гоожол тэгэл сууж. Шүн босоод би чинь шүн зүүдэлдэг байсан юм шиг байна. Тэнгүүтээ сэрэл тэгээ шүн босч сууж байгаа л уйлдаг. Тэгээд ээж л унтаач гэх. Тэгэхээр аавыгаа санаад байна. Рүүгэж зарахгүй шүү дээ. Битгийч яахгүй юу? Тэгээд яг юу яагаад тэр бирлэгт ч одоо тэр өвлөл байсан. Яг хэдэн сард очиж нэг би одоо сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн өвлийн хүүтнээр тэр зүүн хараад нөө тангад ахынд очоод богоон сууж зүүн хараа орол зүүн хараад тангад ахынд нэг ханаал тангад ах тэндээс тангад гэдэг чинь лоохо зугаан төрөлийн хүн тийм. Тий бүлдүүн ахгүй. Тий. Бас нэлээд том алга өсч байсан. Тий сангийн сайд байсан. Тэр үед чинь 60-д онд зүүн харанд байсан юм. Тэгээ яг нөгөө хилмигдээд бас нөгөө хамаатан учраас тий. Өнөө шуурганд орж байгаа байхгүй. Тий тэр хилмигдээ. Тэгээ тийшээ одоо аминдаа нутаг заах жоохон тавьж бас таа. Тэгээ зүү хараад модны үйлдвэрийн дараагаар томилогдсон байхгүй. Уг нь их мундаг чадaltaй хүн айгүй тийм Оросууд бүр гайхдаг байсан гэсэн тангадын толгой бол яг Сибирийн тайпыг. Тэгээ зөөрөлж хэлдэг байсан их мундаг хүн байсан байхгүй манай тангад. Өөрөө их өндөр боловсрол эзэмшсэн. Дээрээс нь өөрөө суур ухаан хөргөсөр сайтай тийм хүн байсан. Тэгээд тийм байна. Ер нь бол яг Монголд бол их юм хийх тийм байсан хүмүүс тийм мундаг сэт тийм байсан. Тэгээд зүү хараад бол насаараа тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл 64 оноос хойш зүү хараад амьдсаар авал. Тэндээ байсан. Тэгээ хэдэн он хүрсэн? За тангад ах чинь 10-аад оны үед билүү дээ. 2010 онд. Тий. Тэндэл байсан уу? Тий, тэндэл байсан. Ерөөсөө нутаг хөдлөөг юм ба шүү дээ. Тий. Тэндээ тэгээ бүр идээшсэн л дээ хүүхдүүд тэнд төсөө тий тэгээд тэндээ идээшсэн тийм байсан. Тэгээд тангад ах бол яг нөгөө биднэрт яг тэнд байсан бас нэгсэн дааз болж байгаа байхгүй юу? Тийм бид нар чинь аав руу явах болгонда жилд 2 удаа очно. Очих болгонда тангад ахихаар дайрна. Тэнд чинь хонжонжоод тий нэг тэнгэрж аваа. Тэгээ тэндээс чинь нэг унаа олдохгүй шүү дээ. Нөгөө модны машин гэж нөгөө бирлэгээс мод зөөдөг модны машин л гэж явдаг. Тэгээ зам их муутаад ийшээ чинь нөгөө тайгаар. Одоо тий. Тэгээд тэр модны том тэргэнд гуйж сууж тэгж л очдөг байсан. Тэгээ нэг удаа нэг явахдаа нэг тэр шоронгийн тэр нэг бишээ тэр зүү хараагаас очсон байсан юм нэг дарганаар очсон байсан. Нэг 69-аар нэг удаа нэг явчихсан. Нэг удаа таарчтэй дайгдчих. Тэнд бэрлэгийн шээ шоронгоос хөдөлгүүгээр шорон 6 жил болсон уу? Тэгсэн. Шоронд 6 жил тийм ээ? Тий, 5 жил гаруун суусан. 5 жил гаруун. Яг тэр чинь нөгөө яг 6 жилээр таслагдсан ч гэсэн нөгөө нэг ажлын хоног гэдэг нэг хэд хоног ганц 2 сар таслагддаг шүү дээ. Тийм. Тэгээд яг 6 жил бол суугаагүй нэг 5 жил гаруун суусан юм бэл. 6 жил гэсэн. Ер нь бол 9 жилээр таслагдсан. Тэр нөгөө 76 онд ч шүүх хурал болоход. Тэгээ 3 жил нь нутаг заагдах. Тэр хөвсгөл рүү сүүлд нь нутаг заасан чинь тэр ялын үргэлжил байхгүй юу? Тийм байна. 9 жилийг гүйцээж шүү дээ. Тий. Шоронгоос хараад чамайг 11 настай байхад байн зүрх явсан тийм ээ? Хөвсгөлийн тий. Тэгээд яг бид нар чинь очоод баян зүрх юу шатар бирлэгт очиход чинь бол нөгөө үсийн хусаа хийчихсэн тэгээд алаг хувцастай. Тэр үед чинь тийм нөгөө нэгэн хүнд ялтай хүмүүс чинь тийм алаг юу юм бэ? Одоо бол онцгой гяндан гэл ингээд нэг ёронгочийн нэг дэглүүний ялгаатай байдаг шүү дээ. Тэр ялгалтаараа тэр хувцсных нь өнгө нь бас өөр байдаг. Тэр нэг алга хувцас чинь бас хүнийг нэг тийм дарамтанд оруулаа, сэтгэлийн санааны хувьд айхтар болгож байгаа юм байна гэж би хардаг байхгүй юу? Ялгуурлан гадуурх. Тийм, ялгуурлан гадуурх. Энэ бол асар аимшигтай гэмтэлтэн ч юм уу тийм ээ? Тийм юм байлаа. Тэгээд яг тэр чинь тэр нийгмийн л одоо тогтолцооны л асуудал шүү дээ. Тийм хүмүүсийг дэгжил үздэг байлаа шүү дээ. Одоо бол ингээд бид нар чинь ингээд харцсангүй бас эргчлөө бас мэддэг болцсон учраас тэрийг бол ингээд төсөөлөхгүй байгаа. Гэтэл тэр үед бол хүний эрх гэдэг юм бол ямар байсан бэ гэдэг. Ямар аюултай байсан бэ?
хүний эрхийн тухай ойлголт бол ер нь байсангүй шүү дээ. Тэгээ би сүүлд нь юун дээр өрн зүгээр яг ингээ бодоод ах сүүлд нь би нэг ап дээр нэг ерөнхийлөгчд нэг өргөдөл бичээ. Тэгээ би бодож байгаа би аав би ингэж хэлсэн. Танд ер нь яг ямар ирэх байсан юм бэ? Тэр жаав нэлээ өндөр настай 90 гарсан байсан юм аа. Ямар ирэх байсан юм бэ? Илбэг дөрж. Аа за. Бичсэн үү? Тий бичсэн. Өргөдөл бичээд яах гэж хэлээ нэг өргөдлөө битээ бичсэн юм. Тэгээ би бичиж байгаа байхгүй. Тэгээд аав хажууд зов. Танд ер нь яг тэр үед ямар ирэх байсан бэ? Ирэх байсан юм уу гэдэг дуурахгүй байгаад тэр би ер нь ирэх байсан уу гэдэг чинь. Байлгүй яах вэ? Амьсгалах хэрэг байсан. Ганцхан амьсгалах л хэрэг байсан юм. Бусд нь бүгд хязгаартай. Бас айхтар хэлж байна. Амьсгалах хэрэг байлаа. Тэгээ тэрийг өөрөө тэр ирэх гэж ойлгож байна шүү дээ. Тэр чинь бол одоо энэ физиологийн үг нь тэр юу үстэй. Тэрийг хааж чадахгүй нь шүү дээ. Тэрийг амьсгал тийм ээ. Тэгээ яг хоо тийм л нөхцөл байдал донд тэр 20 хэдэн жил тэмцэж тэгээд гэр орон өөр хүүхэд өөрийнхөө амьдрал нэр төрөө хадгалж авч үлдэж чадсан ийм л хүн л дээ. Тэгээд мэдээж яг ингээд хүнд хэцүү амьдрал гэдэг болох тэр зэрэг яг өмнө арай өөр төвшөнд байж байгаа тэр доошоогоо ингээд хүнд амьдралд ороод тэгээ ингээд деформацид орсон хүмүүст бол илүү их мэдрэгддэг юм байна л да. Тэгээ миний хувьд бол яг тэр амьдрал донд төрсөн болох дээр зэрэг эхлээд би тийм хүнд амьдралаар амьдарч байна гэж бол ер нь төсөөл байдаг. Бодохгүй. Ягаад гэвэл би зүгээр л гэр хороолт өсөж өнжөөгөл дараа нь автагаа хамт баян зүрхэд очиод тэр хүтэн газар очиод тэгэл тентгийн чинь хүүхдүүдээ найз нөхөрлөл инээ цанаагаал тийм ээ. Хүүхэд нас бол ер нь нэг зовлон гэж боддгоо тийм нас юм байл шүү дээ. Тэгэл яаж хийж байгаа л өөрөө нэг сайн сайхан тийм баяр баясгалантай цаг мөчийг олвол тэгэл миний дурсамжинд бол дандаа тэдэн л үлдчихэж байгаа шүү дээ. Энэ бол тийм. Тэгээ яг хуу тодорхой хэмжээгээр ингээл бэрхшээлтэй юм уу тохиолдол байсан л та. Гэхдээ тэрийг бол нэг асуудал гэж хүлээж авдгүй тийм болчт юм байл. Тэр чинь тийм. Одоо манай аав ээж аль аль нь тийм ер нь. Манай ах ээжнэр бүгдээрээ тийм. Хэр баргийн тийм нэг бэрхшээлийг бол тийм асуудал гэж одоо сэтгэл санаагаар унаал тийм ээ. Тэгээд одоо эгчдүү хоёр нь юу хийж байна? Манай эгч бол одоо тэтгэврт гасчихсан. Тэгээд бас хажуугаар нөгөө юу яа ногоо тарина. Ер нь зүгээр суuna гэж байхгүй тийм. Одоо ингээл гэртээ өдөөд чинь одоо тэгэл нөгөө 100 дарсан ногоо могоогоо боловсруулна янз бүрийн ажиллагаа нөгөө өрсөлдөг. Одоо ингээл энэ цагаан сарын үеэс яах бол нөгөө 100 тарих, хавар тарих өрсөлдөг юмнуудаа хийн гэж ерөөсөө байнга амсаргүй ажилтай. Дүү болох дээр бас энэ гар хуруугаараа л бас юм байна. Одоо энэ нөгөө хомс хурууны янзалдаг маникюр гэж ярьдаг маникюр гэж байдаг. Тиймэрхүү төрлийн ажил. Сүүлд нь өөрөө бас би дааж сураал тэгэл тэрүүгээр одоо нэлээд олон жил ажиллаж байна. Одоо чи бол 50 жилийн гараа явцсан. Тий, би одоо 55 хүрч байна. Тийм байна. За болоогүй байна. Сайхан байна. 55 хүрэх гэж байна. Тэгээ энэ 55 жилийн амьдралын энэ донслогоон донд бол шаналн илүү үлдэж үү? Эсвэл тэр ланжгар өндөр сэтгхүүтэй сэтгэлгээтэй байнгын 94 хүртлийн би лохоцгоо дандаа ингээл өсөөл боожол уламл тэлээд байсан гэж хардаг байхгүй. Ер нь яриан дээрээс нь олон нэвтрүүлгүүдээс харахад тэр нэг бардам өөртөө нэг бардамсан итгэсэн итгэл байнгын байдаг байсан байна гэж хийсэн явж ирсэн ажил үйл тэр цөлөгөнд байхдаа өсөж байцсан боожолт цөлөгөнд байхдаа зах зээл чөлөөт нийгмийн тогтолцооны үнцнийг бий болгоцсон байл шүү дээ. Би тэгээд үнэхээр биширдэг байхгүй. Тэгэхээр тэр шаналн аавараа ийм аавын хүүш үү гэж бардамнах хоёрын тэнцвэр ямар байх вэ? Шаналн бардамнал хоёрын. Ер нь бол яг бардамнал нь илүү байна. Тэг ин. За. Мэдээж яг дотроо сандаг бэрхшээл тохиолддог. Тийм бэрхшээл тохиолдоход тэрнээс ямар одоо энэ өнгөрсөн хугацаанд тийм ээ. Одоо жишээлбэл үр хүүхэд нь санаанд нь хүрэхгүй байх тохиолдол гарна шүү дээ. Бид нар ч одоо залуу хүмүүс тийм үү найргах маргах янз бүрийн үгэнд нь орохгүй байх ч гэдэг юм уу тийм ээ. Санаанд нь хүрэхгүй тийм тохиолдол гарна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо ингээд юу гэдэг багаас нь хамт байгаад өсгөж яг өөрийнхөө өсгөж хүмүүжүүлээд тийм ээ. Олон жил тэр чинь ингээд салангад ганцаараа явлаа шүү дээ. Тэгээгүй одоо ингээд хамт ингээд байсан бол ийм байх байсан ч үлээгүй ч үлээгээд ингээд нэг боддог тийм бодол төрнө шүү дээ. Тэр гих мэтлэнгийн юмнаас болж одоо жишээлбэл хувийн амьдрал талдаа шүү дээ. Тийм саналах юм бол
гардаг байсан байх. Гэхдээ тэрийг тэр болгоно их ил гаргаад байхгүй шүү дээ. Тэр чи яагаад гэвэл тэрнээс илүү юм үзсэн юм чинь. Тэгээ яг хав ер нь бол өөрөө бол тэр чин амьдрал нь өөрөө ингээд нөгөө өөрийнх нь үнэн зөв байсан гэдгийг түүх ингээд цаг хугацаа харуулаад тий. Тэгээд өөрөө тэр өөрийнх нь тэр хүсч мөрөөж байсан нийгэм нь Монголд бий болоод тэр нийгэмдээ өөрөө ингээ эрх чөлөөтэй дураараа ингээ амьдраад 40 жил амьдарчлаа тийм үү? Бараг 20 хэдэн жил, 30 жил шахуу амьдарчлаа. Тэгэхээр чин зэрэг тэр хүнд бардан байхаас өөр арга байхгүй л хэлтэй тийм. Яг байна. Тэгээд өөр хүүхдүүдийн үйл явцын дунд сурах, боловсрох бүх эрх гохирч байгаа шүү дээ. Би тэрийг бол гадарлаад байгаа. Тэгэхээр аав чинь бол одоо бурхан болохынхаа өмнө ч юм уу бурхан болохоо мэдрээд ирэнгүүтээ миний ард үлдэж байгаа миний 4 хүүхдийн үргэлжил миний ач зээнэр нэг миний явж ирсэн замлаар биш арай өөр тогтолцоо арай өөр болцоотой юмд үлдэж байна да гэж нэг тийм бодол үлдсэн болов. Тэгэлгүй яах вэ? Ер нь тэгээд ямар ч үед ярьдаг л байсан л да. Энэ сайхан цаг үе ирсэн тийм ээ. Энэ 90 оноос хойш үйл явдлыг яг ингээл энэ чинь болохгүй юм зөндөл болж байна. Гэхдээ ерөнхий утгаараа бол үнэхээр сайхан цаг үе гэж ярьдаг байсан. Яг тэгвэл монголчууд хизээч ийм эрх чөлөөтэй байж тийм ээ. Ийм баян дарган, ийм их өмчтэй байж өмнө үзээгүй байхгүй бид нар. За тэр 13 дугаар 100 монд бол мэдэхгүй байна. Тийм байсан байх тийм ээ. Ер нь бол сүүлийн 500-600 жилийн дотор бид нар бол хизээч ийм байгаагүй шүү дээ. Өмчтэй байгаагүй. Тийм өмчтэй байгаагүй. Тэгээ дээрээс нь маш их хурдан өсөж боожж байна тийм ээ. Тэгэхээр энэ сайхан цаг үе ирлээ гэд өөрийнхөө одоо 4 хүүхдийн үргэлжил болсон ач зээнран амар амгалан айц хүүцгүй амьдрах ашгүйдэ гэж нэг бодсон бодол бол байсан байх гэж бодоод байна. Тийм үлдсэн болоо та нарт юм ярьж байсан уу? Тий. Тэрэнд бол ихтгэлтэй байсан л да. Ерөөсөө байнга л ярьдаг байсан. Одоо ийм сайхан цаг үед та нар өөрсдөө л хичээж зүтгэж чадах юм бол юунд ч хүрэх боломж байна. Тийм болох тэр өөрсдөө л хичээ. Тэгэхээр манай аавын нэг онцлог гэх юм уу, ерөн зүгээр яг онцлог гэхээсээ илүүтэй нэг тэр тухайн тэр нөгөө цаг үед амьдэрсэн тэр нөгөө хэцүү цаг үед амьдарч байсан тэр үед өөрт нь одоо тус нэмэр болсон зүйл нь болох тэр зэрэг тэр гараараа юм их багсан байхгүй. Одоо жишээлбэл тэр сантад очиод юу ч хүү тийм ээ 17 төгрөг 50 мөнгөний салиа аваад байж ах үедээ гараараа юм хийж борлуулж амьдрал ахуйгаа тэтгэх юм байна гэдэг тэр ойлголт юусоо тэрийг хийсээр байгаад тэр амьдрал ахуйгаа сайжруулсан шүү дээ. Тэр чинь сүүлдээ бүр сантим бараг тэргүүн баяны тоонд орохоор хэмжээний хөрөнгө малтай болсон байсан байхгүй тийм хэдхэн жилийн дотор шүү дээ. Тэгэхээр чин зэрэг тийм учраас биднэрт бол ерөөсөө тэр нөгөө хөдөлмөрийн шүтэн гэх юм уу тийм гараар юм хийж сур. Надад бол тэгж хэлдэг байсан. Ерөөсөө гараараа юм хийгээ сурцсан байхад хүн аль ч цаг үед ямар ч нийгэмд хүн амьдраа явчихна. Улс төр одоо энэ нийгмийн байдал яаж ч өөрчлөгдөж юу ч болж болно. Гараараа юм хийгээ сурцсан хүн бол ямар ч цаг үед хоолоо олоод идчих тийм боломжтой. Ерөөсөө яг энэ зарчмаар бид нарыг сургадаг байсан. Боловсрол мэдлэгийг бол хүн яг хувьсар суугаад ирснийгээ дараа бол суралцаад мэдээд ингээд өөртөө хэрэгцээтэй боловсрол мэдлэгээ олоо явуучих боломжтой. Хамгийн гол нь хүн гараараа юм хийж сурсан байх хэрэгтэй. Гэдэг тийм сургалаар явсан учраас бид нар бүгдээрээ ерөөсөө тийм гараараа юм их тийм гайхамшигтай. Тэгээд зүгээр сууж чаддгүй нэг тийм яг аав ээж нь одоо тэр ген тэр нөгөө хүмүүжил байна шүү дээ. Яг тэрүүгээр явцгаадсан тийм юм байна. Тэгээ одоо бид ах トゥ дөрүүлэл ер нь яг тийм хүмүүс. Тэр ингээд тэг ингээд заа сургаад байх уу? Эсвэл та нар ингээд хараад ер нь дандаа эхлэлийн ингээд тавиад өгч. Суурийн тавьж ингээд юм аа. Суурийн бэлдэж өгнө. Зааж өгнө. Тэгэл ерөөсөө тэгээ яг би өөрийнхөө хувьд бол ингээд анх багасаа тэгэл аав ингээд бүх юм над жишээл зургийн аппарат аваад өгч байгаа. 10 төгрөгөөр юм ломо гэдэг нэг жижиг аппарат байдаг гэсэн шүү дээ. Дээр нь Орос цэргээс 10 төгрөгөөр авсан гэдэг. За зураг жоохон зардал ихтэй л байдیں۔ Хор авна, цаагаас авна тийм ээ. Зургийн нэг угаадаг тоног төхөөрөмж аавна, пленко хөдөлтөж аавна, жоохон тоног зардал өндөртэй л байдаг. Гэхдээ ер нь бол сурах хэрэгтэй миний хувьд. Над аппарат авчих гэж байгаа байхгүй. 7 дугаар ангид багт л 6 дугаар ангид багт. Чиний сэтгэлгээг нэ гэдэг. Тий. Тэнгүүд би чинь сонирхол
эхлээд ааваас нь 10 төгрөг чөлөө аваад тэрүүгээр нь 2 биллионк аваад тэгэл очиад ангийнхныхаа зураг мөргийг аваад ингээл суралцаж эхэлж байгаа байхгүй. Тэрэндээ айгүй дуртай ингээл. Тэгэл нөгөөдхийгээ угаагаал ангийнхаа хүүхдийн гэрт нь очиад гэрийнхний хөөж гаргаад үрхийг бүтээж байгаа. Нөгөөдхийгээ угаа зуугаагаад ингээл ямар гоё хобби төрж байгаа байхгүй. Тийм. Тэгэл 8 дугаар анги төгссөний дараа чи би чинь зургаар нэг хэсэг мөнгө олдог байсан. Нөгөө сурсан зургаараа. Зураг угаагаад тэр үед ч одоо хамтлагийн зураг нөгөө уушуу муушуу гэл одоо тэр үед ч одоо монголчууд эдэн сонирхож эхэлж байлаа шүү дээ. Хэд он 8 дугаар төгсдөг чиний? 87 онд. Хүмүүс зураг авах. Тийм. Тэгээд тэр зургнуудыг чи ингээд жижигэн юм 6 9 хэмжээтэй угаагаад зах дээр гаргаж зардаг байсан байхгүй. Их ширхгийн 1 төгрөгөөр. Тэгээд бизнес. Тийм. Тэгээд тэр чинь би чинь өөрөө хувц сунраа аваад өмсчдөг болж байгаа. Нөгөө эргүүлээд нөгөө зургийнхаа хэрэгслийг за нөгөө байнга өөрөөсөө зардал гаргахгүй тэрүүгээрээ тэрийг нөхөө явчихсан гэдэг. Тийм. Ингээл юм суралцаад эхэлж байгаа юм л. Чиний сонирхлыг дөгөөж өгч шүү тийм ээ. Донгоцооч одоо чамайг дөнгөж ихээс мэндэлж явах үед чинь босоод ирсэн юм л шүү. 17 51-ний цалинтай байхдаа яаж боочхоо гэдгээ шийдээл тэгэл хурганы арс хэлдээл гүлэм хийгээл имэйл хийгээл тэр чинь одоо 20 хоногт хурганы арсаар 800 төгрөг гүлмөөрөн жилийн 24,000 дараа нь одоо гоёлын гүлмөлгөө жилийн 40,000 төгрөг тэгэл машин жишаана мал хугаа аваад гүү мал аваад ингээл тэр тийм үед чамбаа босч ирсэн байгаа. Тэгээ би хэрвээ ийм сэтгэлгээтэй хүн өнөө цагт байвал гэж бодож хардаг байхгүй юу. Тэгээ би дахин игч чи үйж जैन, дүү чи үйж जैन, чи өөрөө үйж जैन гэдэг ган тэр л дээ. Тэгэхээр чиний чамд хөөрхөн аппарат аваад чиний сонирхлыг өдөөж байгаа. Тэгээд яах нь хамаагүй. Чи өөрөө хийл авчих шүү дээ. Ашигтай. Тэгээд аргыг заагаад өгчөж за ингээд тэгээ ерөнхийдөө эхлээ хилччихээс жоохон зард өндөртэй байдгийн шүү. Гэхдээ хүний толгойд нэг юм орж шүү. Тийм, нэг тооцоо орж шүү. Ямар гоё. Тэгээд тэгэхгүй бол би байнга миллионх мөнгө өөрөөс нь нэхэд шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь анх эхлээ зураг аваад тэгээд чиний сэтлийг хөрөгдсөн шүү дээ. Тийм байна. Тэрнээс өмнө бол би нэг яг тэрнээс өмнө ч бол нэг бит хоёр чинь хөвсгөлд 3 жил хамт байсан болох тээр ерөнхийдөө бас биеийнхээ сайн мэдээд байна. Заадахтай болцсон байсан. Тэгэл тэнд чинь багт чинь бол одоо гэр орныхаа ажлыг би л зохицуулдаг байлаа шүү дээ. Одоо баян зүрхэд байх. Тий 100 бол нэг 15 ямаатай. Сумын захиргаанаас бит хоёрт нөгөө тэр чинь нэг юуны ажилчид одоогоор бол төрийн ажилчид тийм ээ. Төрийн ажилчид нэг 100 ингээд зуншигтэн цуснаа гарахт нэг хэдэн мал тэр юу яадаг байсан байхгүй юу. Тий уучлаарай хөвсгөлөөс өмнө би нэг юм яриулах гэдэг. Шоронд явчлаа. Чи 5 байсан тийм ээ шоронд явхад. Тэгээ сургуульд бол хэдэн настай орсон бэ? Сургуульд 8-тай орсон. 8-тай орсон. Улаанбаатарт орсон тийм ээ. Улаанбаатарт. Тэгээ 11 хүртэл бол аавынхаа шоронгоос гарч ирэх хүртэл бол сургууль сурч байлтай тийм ээ. Тэгээ манайх чинь тэгэл нөгөө телевизийн түрүүм ярьсан шүү дээ. Телевизээр шилжиж ирсэн гэдэг зурагтад. Зурагтад айлын хашаа. Тэгэл бид нар чинь тэндээ байж байгаа л тэндээсээ нөгөө хар хорныхоо хашаа байсан зөөхөн хэдэн төгрөгөөр зараад тэнд чинь байсан нэг өмч хөрөнгө бүх юм ч хураацсан байсан. Бүгдийн улсын орлого болгоцсон. Тэгээ ерөөсө хашаа байсангаас өөр юм баг үлдээгүй. Тэгээ яг нэг авдар сав мав орд ирнэ тиймэрхүү юмнууд нь байгаас тэднийг бүгднийг нааш нь ачиж авчираад нэг 5 амтай гэртээ байсан. Тэгээ нэг айлын хашаанд нөгөө машиныг арай аваагүйсэн нүүж ирэхэд бол тэр чинь нүүж ирэхэд бол юу ч аваагүй байсан шүү дээ. Нүүж ирсний дараа шүүхэр шийдвэр гараад таслагдсны дараа байхгүй. Бүх юм хураагаад авчихсан. Бүх юм хураагаад. Тэгээд ээж тэгэл нөгөө манай дүүг тэрвэл намайг дагуулаад би тэд жонгоцоор өөр хангаа ороод өөр хангаагаас хар хороо ороод тэгэж тэр юуг хашаа хороогоо нэг зөөгөө хэдэн төгрөгөөр хүнд өгөөд. За санд дүү бид хоёрын энэ удаагийн яриа ингээд төр жаргаж байна. Мартаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилнэ.